Баяр цогтыг нэр дэвшүүлж болохгүйг арчилсан намын залуучуудад захиа. Та нарын сонгуулийг баллаа шүү. 2016 онд яг ийм болсон юм аа. Наадах чинь зүтгэсээр байгаа дэвссэн. Тэгээ $1 сая 2013 онд мартаад тэр нь олон улсын эрен суурь сэтгүүлчдийн консорциумын номон дээр бичигдээд ажиллаа өгөөд тэгээ явсан хүн штэ. Өнөөдөр юун тэрэндээ гимших байтугай нэр дэвших болсон явж जैन жагсаалтанд орох байтугай тойрогч оч болохгүй юм хүн байгаа шүү. Тэр номыг би сайн олж уншлаа. Ландермат гэдэг ном байна. Джек Бернштейн гэдэг хүний бичсэн. Тэн дээр бол ингэж бичсэн байна. Баяр цогтыг одоо чиний энэ дансан $1 сая илрээд тэр талаар тайлбар авах гэсэн ингээд Монгол тайгаад болоогүй. Офшор лик бол 2013 оны 4 сарын 3-нд гарсан. Тэрнээс 7 хоногийн өмнө Вашингтонд ажиллаар явж байхад гинт тааралдаад оффистоо урсан хүрээд ирсэн. Тэгээ эренгүүтээ дэрийг сонсоод уйлаад миний нэр хүнд болохоо байлаа. Манай гэр бүл гутам шиг болж जैन. Та нар энийгээ битээ гаргаач. Би очингуудаа огцрон барина гэж тохиролцох гэж оролдсон байгаа. Юу гэж тэгэл Монголын сэтгүүлчид шиг тэрийг сонсоод болчихоо хэвлээд гаргасан. Тэгээд ирээд огцорсон. Тэрний дараа бас сайд болоод 5 толгойг авах гэж оролдоод ер нь бол арчилсан намын сонгуулийн ялагдал бол энэ баяр цогтын олон хэрэгүүдтэй холбоотой маа. Наа түүнээсээ хол бай, дэвшүүлж болохгүй. Тэгвэл та нар амжилт олно. Би бас улсын хурал дэвшихгүй залуучуудаа дэмжиж ажиллах гэж байгаа. Баяр цогтой чи над шиг бас дэвшгэ болоо.